Нурууны морилтаас дутхгүй асуудал үүсгэж байгаа нэг шалтгаан нурууны ингээ бүхтэлт болсон байна сэр хүзүүний. За энэ үүсэж байгаа шалтгаан нь ерөөсөө л бидний амьдралын маяг өөрчлөгдсөнөөс болж бид нар маш олон цаг ингэж тонгойж бүхтээд суугаад компьютер дээр ажил хийдэг болсон. Дөнгөж ухаарсан да утас барьж сурсан ялах хүүхдээс ахуулаад хөгшин настай хүмүүс хүртэл ерөөсөө дийлэнх цагийг ингэж тонгоогоод утас суухад зарцуул. За энээс болоод бүхтэлтийн хэмжээ бол ихссэн. За хүний хүзүү өөрийн гэсэн юм өөртөө таарсан насандаа тохирсон хотгортой байх хэвээр. Гэтэл орчин үед яаж нөхөр энэ хүзүүний хотгор тэгшрээд байхгүй болж байна. Улмаар энийг одоо хавтгай хүзүүтэй болно гэж ярьдаг. За тэр бүхэл хүүхэд насанд залуучуудад урагшаага бүхтийн хүзэгдэл сүүлийн үеийн онцлогоонуудаар харагдчихна. Эрдэнэтгэн зураг дээр, компьютер дээр, камера дээр ингээ харахаар нуглам хоошоогоо юм хотгор биш урагшаага бараг гүдгэр болох гэж өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энийг засахын тулд юу хэрэгтэй юм бэ? Байнга тонгоогод хар хүзүүний арын булчин дээр ачаал ирээд энэ булчин ачааллаа дийлхэ болж эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол ядардаг. Тэгээ ядарсан булчин сүүлдээ бидний толгойг урагшин одоо унжуулаад орхичж байгаа байхгүй. За тэгэхээр тэр булчин хөгжүүлэх дасгал хийх нэгдүгээр шаардлагатай. Хоёрдугаарт нь булчин бүрэн гүйцэд хөгжиж байгаа хүүхэдүүдийг болвол аль болох утас ухуулж доош нь тонгоолгож суулгахгүй байх хэрэгтэй. Хичээл хийлгэх цагийг нь ч гэсэн өөрт нь тохирсон богинохон байлгахыг аль болох зорих хэрэгтэй. Тэр хүүхэд сургууль дээрээ 4-5 цаг доошо тонгоогоо хичээл хийж ин гэртээ ирээд юм уу эсвэл бол давтлах сургууль дээр тэрнээс ч их цагийг магадгүй тонгойж хичээл хийхэд зарцуулаад байгаа. Тэрний оронд энэ одоо бүх дээлтээс сэргийлэх хамгийн сайн арга бол ерөөсөө хүүхдийн булчин хөгжүүлэх. Өөрөлдөх юм бол биеийн тамираар хичээлэх. Тэр нь ямар ч биеийн тамир байх боломжтой. Хүүхдийнхаа хүссэн хөдөлгөөнийг хийхэд л тэр булчин хөгжинэ гэсэн үг. Өөрөлдөх юм бол бүжиглэх дуртай хүүхдүүд байвал бүжиглж болно, сэлэх дуртай бол сэлэн, сакс байлвал ерөөсөө л тэр хүүхэд хэд олон цагийг булчингаа ядартал суухгүй байх юм бол хүүхэд наснаас үүсэж байгаа бүхтээлтээс сэргийлэх боломжтой.